За энэ дээр бас жоохон нухацтай хандвал яасан юм бэ гэж би бас хэлэх гээд байгаа юм. Стратегийн орд энэ улсын төсвөөр хайгуулын хийгээ тогтооцсон орд тэнд ор юу байгааг мэдж байгаа. Тэгээ энэ нь ямар нэгэн хэлбэрээр энэ замбраагүй явж ирсэн цаг хугацаанд лиценз нь хувь хүмүүсийн гар дээр очсон. За энэ бол баг энэ баялагын сангийн хуулийн амин сүнс нь баха. Энэ стратегийн орд бид нэр 16 гэж байгаа, хавсралтанд нь дахиад 39 гэж байгаа. Үндсэндээ 55 ордын асуудал яригдахаас өнөөдөр яг энэ хууль нөлөөлөх, энэ хуулийн ашиг тус өгөх орд нь 6хан байгаа шүү. Үлдэж байгаа 49-ийг нь яг энэ хуулийн энэ заалтаар төр эргээд хувийн хвшлийнхнийг гуйх болж байгаа байхгүй юу? Хаана байгаа, юу байгаа, ямархуу нөөцтэй гэдгийг мэдсээр өж өгцөн ордоосоо тэдэн хувийн өгчөөч гэж. 50 хүртэл гэдэг үг чинь муухай бөөрөнгийн үг байна. Яагаад 50% байж болдгүй юм бэ? Үн төлбөргүйгээр эзэмшиж болох бөгөөд болох гэдэг үгний чинь ард болохгүй ч байж болно гэсэн агуулга явж байгаа шүү. Та нар энийг өөрсдөө мэдж байгаа бох. Тэгэхээр өнөөдөр үнэхээр бид нар баялагын хуулийг батлаад ард түмэндээ энэ 3 сангаар дамжуулаад хөрөнгө оруулалт энэ ард түмний өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдэн ирээдүйд байгаа төрөх иргэдтэй хуримтлалын сан үүсгэн эдэр гэж байгаа бол энэ ядаж энэ нөөцийн тогтцоодсон ордынхоо 50% гээд ингээд нэг шууд оруулчих тийм зүйл байхгүй юу? Эний чинь яаж л бол яаж ашиглана гэдгийг та нар бүгдээрээ мэдж байгаа дөө. Дараагийнх нь тэр улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж. За энэ дээр бол одоо яг эрсдлээ үүрээд аж ахуй нэгж нь хийжээ, хөрөнгө оруулалт хийжээ. Энэ дээр 50 биш 34% гээд ингээ оруулах болдгүй юм уу? Дахиад ийм нэг бөөрөнгийн 34 хүртэлх эн чинь нэгч байж болно, хоёрч байж болно, 33% ч байж болно шүү дээ. Тэрийг та нар дахиад мэдж байгаа. Яг энийг ингээ барьцсан нөхдүүд бол 34% май гэж өгөх үү? 50% май гэж өгөх үү? Өгөхгүй гэдгийг ч мэдж байгаа ш та нар. Тэгээд нэг ийм худлаа баялагын сангийн хууль гэж ийм сайхан хууль оруулж ирээд тэгээд дотор нь яг амин сүнс болсон нөгөө ард түмэнд ашгаа өгөх ордууд нь өнөөдөр тодорхой биш байгаа. Бага юмнаас нь авъя гэхээр ингээд нэг болох юм шиг, болохгүй ч байж болох юм шиг ийм нэг хогийн бөөрөнгийн юм оруулж ирээд их хурал дээр ингээд явуулж байгаа. Би бол харамсалтай санагдаж байна. Тэгэхээр энэ дээр их хурлын гишүүд маань бас жоохон бодолтой хандаж энэ хуулийн заалтыг эргэж одоо их хурлын дарга тэр жоохон гүйцэн боловсруулах чиглэл өгдөг юм уу яадгийн. Ийм саналтай байна. Дэмжихгүй гэсэн саналтай байна.